2020 оны хаврын өглөө. Босод өдрүүдтэй л адилхан эхэлсэн ч мөрөөдөл хүсэл тэмүүллээсээ тодорхойгүй цаг хугацаагаар хол мэд. Өөрөөр хэлбэл бодит байдал мөрөөдлийн амьдрал хоёр минь холбоосгүй зааглagджээ. Миний мөрөөдлийн амьдралд эмгцэгц цэвэр цэмцгэр байдал маш том хувь эзэлдэг. Гэвч үүнтэй холбогдох бодит амьдралын минь холбоос бараг үгүй болж байгааг анзаарлаа. Ээжээсээ гэр бүлийн хүмүүжлээсээ олж авсан цэвэрч зан чанараа завгүй гэснээр гээчгсэн байж. Ил хөглөрсөн хувцснууд тийм чивгүй харагдхан байж. Нээсэн дугтуй, хэрэгэлсэн салфетка, угаагаагүй аяг тавгнууд нэг дорогоорч, хэрэглэхгүй идэл эвдэрхий хэрэгслүүдээр гэрмэн дүүрчгэж. Нэгэн хэвийн замраагүй байдал таслах болсоор амьдралын хэм маяг болж бэгчсээр байдаг бололтой. Гэвч би энэ бүхнийг анзаарах чадвартай байгаа нь мөрөөдлөө алдалгүй үлдэж чадсных. Өнөөдөр миний амьдарч буй цаг хугацаа мөрөөдлийн минь эхлэл байх ёстой. Учир нь одоо цаг ирээдүйтэйгээ олон утсаар холбогдсон байдаг. Өнөөдөр тэдгээр утаснаас нэгийг нь засахад ирээдүйн нэг хэсэг засагдсан байна. Өнөөдөр тэдгээр утасны нэгийг тасдахад ирээдүйд өнөөдрийн нэг хэсэг харилсан байна. Нэг үгээр хэлбэл ирээдүйн минь өнөөдөр миний юу хийж байгаас шалтгаална. Учир нь бидэнд өөрчилж чадах цаг хугацаа бол зөвхөн одоо юм. Хамгийн гоё нь дээр хэлсэн мөрөөдлийн амьдралд минь томоохон хувь эзлэх цэвэр цэмцгэр байдал эмгцэгцийг би яг одоо ч бүрдүүлж чадна. Жохон л бүтээлч хандхад би мөрөөдлийнхөө нэг хэсэгт хүрч гисэн байна. Энэ гоё биш гэж үү? Надтай үргэлж хамт явдаг юмыг хийх зуршил. Юмд хандах дуршлын тал хувь нь миний өссөн гэр бүлээс надад сууж. Үлдсэн хувийг би өөрөө хөвшүүлсэн. Тийм болохоор би хүүхдүүдийнхээ зуршил, амьдралын хэв маягийн эхний талыг сайн зуршил байгаасаа гэж хүсэж байна. Үүний тулд би нэгдүгээрт өөрөөрөө үлгэрлэж үр хүүхдүүдтэй цэвэр цэмцгээр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт юу ч хойш тавилгүй дараа гэдэг үгийг хэлэхгүй байна. Гуравдугаарт өөрийгөө болон бусдыг аргацааж өнгөрөхгүй шудраг тууштай байна. Эцэст нь юу ч тулхан шаардлагагүй сонголт хийх эрх чөлөөг нь өгч өөртөө урамшихад сургана.
Яг одоо чадах зүйлээ хойш тавилгүй хийх бүрд тэр нь улам хялбар болсоор байдаг. Яг үнэндээ юмс хизээч хялбар болж өөрчлөгддөггүй. Бид сайжирсан байдаг юм. Өөрөөрөө бахархах мэдрэмжийг бий болгох түлхүүр бол бүтээлч байдал. Харин бүтээлч байдал биднийг шин зүйл сурч мэдэхэд хөтөлж чадахгүй зүйлээ чаддаг болох эрмэлзэл төрүүлж байдаг. Бүтээлч байдлыг хөгжүүлэгч бол урам зориг, үлгэр дуурайлал, жижиг зорилтуудаа хүрэх. Тодорхой тавьсан жижиг зорилтуудын ард гарч биелүүлснээр л том зорилгод хүрч болно. Зарим хүмүүс чадахгүй байсан ч YouTube бичлэг дагаж хийгээд ямар нэг зүйлийг засчихдаг. Энэ бол эвдэрсэн юмаа засъя гэсэн бүтээл сэтгэл. YouTube гэдэг өөртөө олдсон боломжийг ашиглан үр дүн гаргаж байгаа явдал. Шагнал нь урам зориг, өөрөөрөө бахархах бахархал. Жижигч гэсэн зүйлээс бий болсон өөрөөрөө бахархах мэдрэмж дараагийн жижиг зүйлийг өөрчлөх эрмэлзэл төрүүлж тэр нь бас дараагийнхыг төрүүлсээр нэг л өдөр амьдралд асар их өөрчлөлтүүдийг хийсэн байх болно. Овоо минь өөрөө бүтээсэн амьдрал амттай гэж хэлж байсан. Тэгвэл бидний бүтээж буй амьдрал яг одооноос эхэлж байдаг. Зарим хүмүүс амьдралд нь ямар нэгэн онцгой үйл явдал болж байж өөрчлөлтийг хийж эхэлнэ гэж хүлээдэг. Тэгээд сүлд нь амьдралд нь онцгой юу ч тохиолдоогүй гэж гомдлдог. Гэвч амьдрал бол тохиол биш, бүтээл билээ.